нөгөө 2-2 дээр одоо жишээ нөгөө манай алдарт нөгөө манай уяачд нэг хиймэл оюун ухаанаар бичлэг хийгээд намайг нэг тэрч аваад үнэрлээд байгаа мó үнсээд байгаа мó нэг тийм бичлэг хийгээд тараасан жишээ цахим орчин дээр тэр жишээ нь яг энэ 2-2 лөө 14-12-2 лөө орохоор харагдаад байгаа байхгүй юу? Тийм байгаад нэг сөрөг гэх нь хаашаа одоо тэрийг бас эрэг гэх нь хаашаа тий. Тэгээд тэр нь өөрөө мэдээлэл над дээр харагддаггүй бусад хүмүүс дээр харагдаад идэг. Над руу ширлэхэр намайг блоклчоод надад огт харагдахгүй байгаа. Тэр энэ жишээ нь яг энэ нэрүүгийн гэмтэргийн хариуцлага хүлээхээр болж гинүү. Энэ хүн тэгэхээр нийтийн албан тушаалтаа хамаарахгүй гэхлээр нийтийн албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдуулж гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг одоо яг миний үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарлах уу? Зөвхөн субъектээр нь юм уу? Субъектийг нь үйлдэлтэй нь холбож нэмж объектив байдлаар явах юм уу гэдэг нэг юм асуулт гэсэн үг байхгүй юу? За нэг ийм одоо кейс яг бодиттой кейс гэсэн үг тий. За хоёрдугаарт яг миний зүгээр санал тухайн үед хуралд хэрвээ байсан бол миний зүгээр гол санал юу байсан бэ гэвэл сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагыг үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор гаргаж байгаа мэдээллийн өөрөө энэ гэмт хэрэгт хамаарахгүй гэдэг байдал нэмж бичих боломж байсан уу гэдэг нэг юм асуулт байгаа.